Өдрийн мэнд. За та бүхэндээ иргэн уулзж байна. 2026 онд драфтаар дээгүүр сонгогдох боломжтой тоглогчдыг цуурлаар танилцуулж байгаа LG дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарт Arizona Wildcats багийн товтлогчийг танилцуулахаар бэлтлээ. За энэ тоглогч нь Koa Pete гэсэн тоглогч байгаа. За Koa Pete гэдэг нэрний утга нь Хавай гаралтай нэр юм байна. Энэ нь дайчин болон эрг зоригтой гэсэн утгатай ийм нэр юм байна. 2007 онд төрсэн, дөнгөж саяхан 19 нас хүрсэн юм тоглож байгаа. За түүний нурууны өндөр 6.8 гэсэн өндөртэй. Довтлогчийн байрлалаар тоглодог. За SF болон PF байрлал дээр аль алин дээр тоглох чадвартай юм тоглож байгаа. High school дээр одоо тоглож байгаа Arizona мужийнхаа high school тоглосон. За тэрээр 4 удаа Arizona State-ийн авраг болж исэн. За 3 удаа Arizona мужийн Gatorade Player of the Year гэсэн шагналыг хүртсэн. High school дээр 20 дундчилж төгссөн байна. За тэрээр high school-ээс л дээгүүр сонгох боломжтой тоглогч гэдэг нь тодорхой байсан байна. За энэ сая улирал эхлээд тэрээр Arizona Wildcats багт гол тоглогчийн үүргийг гүйцэтгэж байгаа. 15 оноо 6 самбар 3 ашигтай дамжуулт 56% field goal-тай тоглож байна. За түүний тоглолтын арга барилаас давуу тал болж байгаа зүйл нь scoring versatile буюу олон талд оноо авах чадвартай, дундын зайн шидэлт бас сайтай тоглож байгаа. За мөн playmaker хийх чадвартай forward гэсэн ийм үзүүлэлттэй байгаа. Мэдээж хэрэг энэ ур чадвар бол forward байрлалын тийм олон тоглогчдод бас байдаггүй ур чадвар. За тэгээд самбарт мэдээж хэрэг сайн тэмцдэг, хаасал тоглолттой гэж үнэлэгдэж байгаа. За түүний хувьд сайжруулах шаардлагатай зүйл гэвэл free throw болон long range-ийн шидэлтүүд. За тэр дундаа 3 онооны шидэлтийн хувийг сайжруулах шаардлагатай гэсэн ийм дүгнэлттэй байгаа. NCAA-гийн улирал эхлэхэд түүнийг топ 14-д хараахан багтаж чадахгүй гэсэн ийм үзүүлэлттэй байсан бол одоогоор бол топ 10 дотор орж ирсэн байгаа. Хэрвээ түүнийг lottery сонголтоос хойгоор сонгож авсан баг гарвал draft steal хийх боломжтой гэж үзэж байгаа. За түүнийг багийн дасгалжуулагчд болон scout-ууд үнэлэхдээ small ball тоглож байгаа багт бол PF-ээр ашиглах боломжтой гэж үзсэн байгаа. За мөн transition finisher буюу хурдан тоглохыг гүйцэтгэл маш сайтай гэж үнэлж байгаа. За түүний тоглолтын арга барилыг харьцуулах тоглогчид гэвэл Chicago Bulls багт байсан Carlos Boozer-ийн тоглолттой ойролцоо гэж үзэж байгаа. За мөн Aaron Gordon гэсэн тоглогчийн тоглолттой ойролцоо. Гэхдээ найруулах чадвар нь бол арай илүү. Тэгэхээр ер нь хамгийн төхөж очих тоглогч нь Minnesota Timberwolves багийн Julius Randle гэсэн юм тоглогчтой хамгийн ойрхон тоглолтын арга барилтай гэж үнэлэгдэж байна. За одоогоор NBA-ийн багуудын амжилтын жагсаалтаас харахад түүнийг сонгож авах боломжтой баг нь Memphis Grizzlies болон Dallas Mavericks багуудад илүү боломж нь өндөр байгаа. Тэгэхээр 9, 10, 11 гэсэн байруудаар сонгох бол бүрэн боломжтой байгаа. За энэ удаад олон талт тоглолттой forward байрлалын тоглогч Koa Pete-ийг танилцууллаа. Баярлалаа.